Эрхэм үзэгч та бүхний амрыг айлтгах мэдчилээ. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зэвсэг түвшний 120 дугаар ангиас бэлтгэсэн сурвалжлага болон зэвсэг түвшний 123 дугаар ангийн хөгжимчин ахлагч даваа жамцын талаарх мэдээллийг бүлээн авч үзээрэй. Амрыг гэрийн үзэгчтэй нааг Мөнхбаатараас хөтөдөг. Би 2020 оны 2 дугаар ээлжээр Дундгой аймгийн Эрдэнэтлээс сумаас Монгол Улсын Баатар Бурандаа генерал Бутчин цогийн нэрмжтэй зэвсэгчний 120 дугаар ангид татагдсан ирсэн. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт би өөрийнхөө ад паажаа ангаа та бүхэнд танилцуулъя. За ингээд татгшоо орцгоё. Манай зэвсэг түвшний 120 дугаар анги маань анх 1967 оны 7 сарын 29-ний өдөр анх байгуулагдсан. Түүнээс хойш 54 дахь жилийнхаа жилтэйгээ золгож байгаа. Энэ жил зэвсэг түвшний 100 жил артиллерийн цэрэг үүсгэн байгуулагчдын 100 жилийн тус зэрэг ой тохиож байгаа. Тэгээд энд ой тохиож байгаатай зэрэгцээд би одоо энэ тус ангид Тэдсмаа артиллерийнхаа энэ ангид аль паажгаадаа би ер нь маш их бахархаж байгаа. Тэгээд бас хэн хүнд ч олдоод байдгүй тийм хувь завшаан гэж би өөр дотроо бодож байгаа. Артиллери гэдэг үгний маань утга учир нь гэвэл одоо гэрээ хүүгнээс гаралтай байнгын дадлаг сургууль шаарддаг. Тэгээд буудах урлаг гэсэн ер нь гэрээ хүүгнээс гаралтай тийм үг байгаа. Тэгээд артиллери их буу үүсгэн байгуулагдсан ер нь цэргийн хөгжилд маш их одоо хөгжил дэвшил гаргасан. Тийм учраас артиллерийг болохоор дайны бурхан гэж нэрлэдэг байгаа. Өнөөдрийн хичээлийн хуваарийн дагуу бид 130 мм пушкийн буун дээр дадлах хийх төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас хэдүүлээ бууны талбай руу авцгаая. Хот, ороод ийш. Эрг. Хот. Орс. За манай энэхүү 130 мм пушкийн 96 гэдэг буу байгаа. Энэхүү буун дээр би наавчгийн албан тушаалтай томилгоотой байдаг. За энэхүү бууны маань алсын тусгал нь болохоор 27 мянган метрийн цаана байгаа одоо цэлийн устгах зорилттой. Чиг шахалтын хэмжээ болохоор 1170 м байдаг. Тэгээд байрлалын эзэн 80 сум. Тэгээд энэхүү буун дээр нэг ажиллах одоо тоотын гүн болохоор 9 хүний бүрдүүлж ажилладаг. Тэгээд би өөрөө наавчгийн албан тушаал үүсгэдэг. Энэхүү буун дээр ажиллах үүрэг маань гол өмнөний цэц гэдэг. Тэгээд хараа хэрэгсэлтэй ажиллах. Тэгээд бууд дүүдэг. Техник өөр зорилттой байдаг. За би энэ ангид ерөнхийдөө нэг наавчиг одоо буун дараа одоо тэгээд замгч ингээд энэ хөлийг алуус анх хөндлөж тэгээд би өөрөө анх одоо яг яадаг учиртай нэг сайн мэддэг байсан та. Тэгээд нэг өвд одоо хамгийн анх нэг бидний нэг коронавитой тэгээд ерөөсөө ангиас гаргадгүй нэг одоо тийм нэг боломжгүйс учраас нэг YouTube өвд анхудаа энэ одоо дадлын хотон дээрээс техник сургуультай хийжсэн. Тэгээд би энд ирээд ерөнхийдөө бууныхаа хамгийн ойртыг харж тэгээд буун дээр ерөөсөө хараа хийсээр ажил ийм хүмүүсийн анх үзсэн байгаа. Тэр гараад
нэг анх буудах үед нэг маш их сандасан л та. Нэг ямархуу чимээ гаргахад яах юм бол тэгээд нэг энэ буу нэг 27,000 м тусгалтай. Тэгээд 27 км учраас нэг маш хүчтэй бууддаг. Тэгээд чанга тесрэлттэй. Тэгээд ерөөсөө маш их гал гаргадаг. Тэгээд угшаанаа маш их гал гаргадаг. Тэгээд анх ер нь тиймэрхүү үед маш их сандарч ийсэн. Кинон дээрээс одоо би энэ бууг ер нь тэгээд хардаг байсан. Тэгээд би өөрөө ерөөсөө одоо ингэ цэрэгт ирээд буудаж үзнэ. Тэгээд бүр ингэ энэ хараа хэрэгстэй нь ажиллаад гохойн татахын хүртэл ингэ ажлыг хийж ерөөсөө төсөөлөөгүй. Тэгээд ер нь их баяртай байгаа. Энэ хүү буу маань болохоор 100 мм пушк гэдэг одоо энэ нэг одон тактикийн өгдөг нь болохоор нэг одоо ганц үүрэг зориулт нь танкээс таасны нэг дайсны нэг танкийг эсэргүүцэх тэгээд дайсны амьд хүчийг устгах зориулттай байдаг. Тэгээд би ер нь анх энэ бууг хараад ерөнхийдөө ингээд цаанаас ингээд ирээд нааш явхад энэ холоос харахад бүгдээр ингээд төстэй л байсан л та. Тэгээд ингээд наатлын нэг 3 буу нэг арай жижигхэн харагдсан. Тэгээд ирээд яасан чи ерөнхийдөө наатлаас явсан чи ингээд 100-ийнх ингээд анх угаасаа их буу хараагүйсэн чи. Тэгээд ирээд яасан чи амар айгүй том ус санагдсан. Тэгээд би ийшээ цаашдаа ингээд ийшээ яваад тэгээд 150 м ингээд аваад суушиг тэгээд өөрийнхөө 130 м пушк дээр очсон чи ер нь өөр манай буу ер нь хамгийн том санагдсан юм. Уурттай гол төмөр нь уурт. Ер нь таанаас сон чи хэдэн килограмм бидیں дуунаас чи. Сумны 43 м. Хэлнэ үү? Яа. Нэр нь болохоор офлета. Маач 33.4 шүү дээ. Нөгөө хоол бий болохоор бодлоо. Оф 840. Тэгээ задрын дэлгүүр сумаа. Оф 840. Тэгээ танаас ом чи ингээд хүн жинтэй болохоор ингээд гол төмөр нь одоо зузаан одоо богинохон тиймэрхүү байдаг гэсэн үг шүү дээ тий. Богинохон болохоор энэ манай буунаас арай илүү одоо наан буу гэсэн үг шүү дээ. Одоо сум нь одоо арай ойр байна гэсэн үг юм тий. онд 20 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албаагчдыг хүлээн авсан. Тэгээд хугацаа цэргийн албаагчид анхны хугацаа цэргийн албаагчид бэмийн батарейн дээр ирсэн. Тэгээд ирээд хичээл сургуультай хамрагдаад алдар сургуультай хийгээд 2 сард ангийн байлдааны уулгахтай тактикийн хэрэг сургуульд оролцож одоо буудлага амжилттай явуулж онц дүнтэй буудлага хийсэн. Талын туслаа ороод дал паажгаад өөрөө юм дүнд баярлж байна. Тэгээд нийт Ахмад Дайчаа, ахлагч офицер, ажилчаа албаагч, түрүүч байлагч нартаа артиллерийн цэргүүч гисний 100 жилийн баярын мэнд хүргье. Яг одоо манай цэргүүд маань одоо 2021 байлдааны уулгахтай сэлэн гэхээр сургуульд оролцох гээд бэлтгэл сургуультай хангаад даллах сургуультай хийгээд явж байна. Даллах сургуулийг бол өдөр болгон одоо ажлын 5 өдрөн 3 өдөрт нь хийгээд ажлын хийгээ явж байгаа. Манай Б21-ийн батальоны одоо гол үүрэг нь бол одоо мот буудлагын батальоныг одоо байлдарын ажиллагаар дэмжих, галын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэхүү газар маань одоо хугацаа цэргийн албаагчид одоо бид бүхний хамгийн орох дуртай тийм одоо байнгын ерөнхийдөө соёл хүмүүсийн ажлаар болоо хагасаа бүтцээр ер нь ерөнхийдөө бол байнга үйлчлүүлдэг газруудын маань нэг. Тэгээд манай энэхүү зал болохоор дуулж бүжиглэх тэгээд сакс болоод тоглох. За тэгээд шатрал даам, тэгээд төрнөг, суг савдуур, тэгээд фитнесийн өөрөө, гэрний өөрөө гээд бүх зүйлүүд маань энэ дотор байна. За манай энэ зал нь болохоор 2015 онд ашиглалтанд орсон. Өмнөх зал нь болохоор бол 60 гаруй жил ашиглагдсан зал байсан. За энэ зал ашиглалтанд орж ингэж юу болсноор манай ингэж одоо давуу тал нь хэм бол урлаг, спорт хосолсон тийм зал байгаа. Дөөдөс. Тэр. Арай
Лидер стоп. Тус. За өнөөдөр тав хүн олсон жаал явах уу? Та харуулна. Намайг яаж харуулж вэ? Харуулдаа яаж дөөж вэ? Буугтаа хөдөө яаж бичиж вэ? Тэрийг сайн хаах шүү. Ойлсноо? Бид нар энэ чэнэс одоо юу олж авдаг вэ гэхээр бие болдрын өвдөг шүмүүжил тэгээд төсвөрөө хатуужил тэгээд одоо тоолж наадах одоо чөлөө цагаа зөв болгосон өнгөрөөх их зэрэг маш одоо тийм өөгт хийхтэй зүйлүүдийг авдаг бамаа. Энэ заал нь одоо дээрээ болохоор шатар даамны клуб, бильярдны клуб тэгээд одоо хугацаа зэрэг багшд ороод сонин сэтгүүл болон мэдээлэл авах тийм бас хинхэн байгаа. Одоо энэ урлаг спортын зохицол төлөвлөлтөд бол тусгай төлөвлөгөөний дагуу цэргийн албан агчдын авиас чадварыг одоо нэн хөгжүүлэх тал дээр бол одоо дугуйлан хичээлүүлж одоо тэд дундаа гитар болон ийм амьд хөгжмийн өлөөр хөгжимтэй ийм амьд хөгжмийн талаар ийм дугуйлан хичээлүүлж тэнцээсээ цэргийн албачлаа сонгоо авч одоо ингэж бас хамтаг байгуулж тэр дундаас нөгөө хугацаа зэргийн албаачдын соёлын хэрэгцээг хангаж бас ажилладаг байгаа. Манай төсвөл түвшний анги боловсронд явагддаг бас ардын авиасны шалгаруулах тэмцээнд бас 2020 онд манай анги одоо энэ дээр ардын хөөмийн чиглэлээр юм ардын үндэсний язгуур урлагийн чиглэлээр бол илүү төлхөө оролцож одоо нэгдүгээр хамтлаг маань бол нэгдүгээр байранд орсон байгаа. Миний хувьд бол 2017-2019 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Чингис хааны цам олон улсын тэмцээнд ганцаарчсан төрөлд 17 онд бол тусгай барин шагнал авчихсан. 19 онд бол цагаан хоолны төрөлд тэгээд нөгөөх нь болохоор ил гал дээр хийх барбекю төрөлд оролцоод хошоо хүрэл медаль авсан байгаа. Багаараа бол амжилттай оролцсон. Төсөв түвшний төлөөлж оролцсон байгаа. Цэргийн галтгооны хамт олон цэргийн албан агчтай хоолны нэр төлбөрийг оржуулахын тулд сонголтоо олыг 14 хоногт нэг удаа цэргийн албан агчтай сонголтын олоор үйлчилдэг байгаа. Тэгээд цар тахалтай холбогдуулаад цэргийн албан агчтай бид бүгдээ чацарган нэмэлтээр чацарган тэгээ аарцаар хангаж байгаа. Тэгээд улс орн маань коронавирус цар тахлын гарсантай холбогдуулан бэлэн байдлын зэргүүдэд шилжсэн. Энэ тохиолдолд манай зэвсэг түвшний болон материал хангалтын хэлцээс явагдаж байгаа хүнс болон бусад хувцас хэрэглэл материалын хангалтууд тасралтгүй явагдсаар байгаа. Ангийн бие бүрэлдэхүүний 98% нь 2 тундаа хамрагдчихсан. Хугацаа цэргийн албан агчдын хувьд 100% хамрагдчихсан. COVID-19 халдварын эсрэг манайха байнгын халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад хариуцлага халдвар гүйцэтгэлийг цаг тухайд нь хийж ажиллаж байгаа. Хугацаа цэргийн албан агчдын тэргүүлэх 5 өвчлөлийн нэгэн шүүцэн орох өвчин байна. Энд нь анхаарах ёстой зүйл бол амны хүндийн эрүүл ахуйг сахих. Ингэхдээ болохоор өдөрт 3-аас
доошгүй удаа амны хүнд эрүүл ахуйгаа сахиж тухайн хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Үүнээс үргэлжлэн сэргийлэхийн тулд тогтмол амны хүндийн эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэхээр сургалт зохион байгуулагдаж байна. За өнөөдөр та бүхэн манай хугацаа сэргийн алба хаагчдын өдөр тутмын 102 дугаар ангийн сэргийн алба хаагчдын өдөрт мэхчээ сургуульд оролцож байгаа цагийн хуваарь үйл ажиллагаа тэгээд соёл хүмүүжлийн ажил, урлагийн спортын арга хэмжээ гэх мэт зүйлүүдийг өнөөдөр үзэж сонирхсан байх. Тэгээд өнөөдөр бид нэр хичээл сургуулаа дуусгаад одоо амралтынхаа цагаар одоо соёл амралтынхаа энэ одоо танхимд орж ирээд бүгдээрээ сууцгааж байна. За тэгээд 102 дугаар ангид ирээд би ер нь маш их олон онж явуултаа болсон. Тэгээ нутгаас ирсэн маш олон сайхан залуустай одоо мөр зэрэгцэн албаа хааж байгаа. За тэгээ тэрний дундаас одоо манай нэг онж байна төрөөч мөхнасан гэдэг. Одоо энэ хүндээ нэг өгье да. За юуны өмнө өөрийгөө эхлээд танилцуулъя. Би Энтийн аймгийн Борон Дур сумаас 2020 оны 2 дугаар ээлжир хугацаа сэргийн албанд татагдсан. Хөдөө аж ахуйн 3 дугаар курс, инженер технологийн сургуулийн 3 дугаар курсын оюутан байна. За би бол энэ цэрэгт ирснээрээ тэр тусмаа энэ артиллерийн тусгай хороонд Монгол ганцхан байдаг тусгай хороонд ирснээр үнэхээр баяртай байгаа. Артиллерийн тусгай хороонд дотроо бас тээлтэд артиллерийн зэргийн гал БМ-21 ураал 375 систем дээр машин дээр суурилсан систем дээр ирсэн тэр үнэхээр их баяртай байгаа. За энд цэрэгт ирснээрээ бол өөрийнхөө олон нуугдмал авиас болон одоо бие бэлтрийн хувьд, оюун санааны хувьд бас ямар нэгэн зүйлүүдтэй бас нээлттэй болоод дарга цэрэг нэртэйгээ одоо ингээд сайхан онж явуулттай болоод аюул бол найзтай болж байгаа бас үнэхээр их баяртай. За одоо та бүхэндээ бас энэ шин цэрэг байхдаа бас хөгжилтэй болсон явдлуудаасаа суулцъя гэж бодож байна. Жишээлбэл одоо би анх бас шууд багдараа болоогүй байлдагч байхдаа одоо бас энэ 152 мм гаусс бүшигний батарей би батарейгаас болоод өөр батарей руу орж исэн тийм нэг бас нэг өөр батарейны жигсаалд орж исэн тийм нэг бас нэг түүхч гэхэд одоо тийм нэг хөвгтэй явдал байдгийн. Мөнчин дэрэндээ нойр хулчиж өөрийн ирээдүйг сэтгэн байхад минь өөрийн ихгүй чимэн бодогдож Үзүрх минь чамруу тэмүүлээ Зэрэг би чинь ингэж бодохоор Зэжин доктор минь гаалт үрэлзээ Цэвэр сэтгэлийн уяас авдууч Цэргийн хоорондаас чамруу тэмүүлээ Цэргийн бодол гэснээс бас бид нар анх шинэ цэрэг болоод энэ хөвгтэй явдууд бас их байсан. Гэр орноо санаж байгаа зэргүүд их байсан. Жишээл миний хувьд бол бас гэр орноо хэрэг санаж байсан. Орчин одоо байгаа орчин шал өөр болсон тийм байсан. За тэр үед бол бас манай гэр бүлтэй зэргүүд бас ардаа найз охин тийм бас хүлээ хүнтэй эхнэр хүүхэдтэй хүмүүс бас одоо манай Мөнх хотын хувьд бол бас сэтгэл нь ямар хөө байсан талаар бас энэ талаар асууя. Манай Мөнх хот гэдэг ярих. За мэдээж одоо гэр бүлтэй одоо эхнэр хүүхдтэй хүний хувьд бас эхнэр хүүхдтэй бас мэдээж саналгүй байх уу. Тэгээд бас нэг онж явуудынхаа хажууд бас тэгээд нэг бас нэг байнга яриад тухаар тэгээд бас нэг гэрээ санаад нэг нэлхраач байгаа юм шиг те. Нэг бас жоох нэг тэгэл манай онж явууд бас тоглоом хийгээл одоо баг өөлөх гэдэг чигээл бас дийжлээд тэгээд бас тийх болгонд тэгээд угаасаа тэгээ үнэн л юм чи одоо хүний л одоо тэгэл үүрэгтэй санаал тэгээ бас энэ завшааныг ашиглаад тий эхнэр хүүхдтэй хайртай шүү гэж дамжуулъя. Энэ одоо бас энэ олон залуучуудтай ингээд нэг ангид авчирсан ирсэндээ бас үнэхээр их баяртай байна. Яг энэ одоо яг энэ болж байгаа одоо энэ цэрэг одоо энэ найзуудтайгаа ярилцж байгаа зүйлийг би бас цэрэгт ирээгүй байсан бол ойлгохгүй байсан байж магадгүй. Бас энэ олон найзуудтай болсноор зарим асуудлуудыг шийдэх тал дээр юм шийдэмгий. За бас зарим зүйлийг бас айгүй гэгээлгээр айгүй тийм өнгөтөр амьдралыг юу юм айгүй гоёор харах бас нэг юу гэх юм амьдралд арай ойр болж эхэлж байна гэсэн үг. За артиллер чинь бид бүгдийн бас хэлэх дуртай үг байдаг. Артиллер бол
тодорхой шинжлэх ухаан бөгөөд байнгын дадлах шаарднаа. Артлаар бол дайны бурхан гэсэн ийм үгс байдаг. За ер нь одоо ингээд бас ардын урсгалын 100 жил, артларын 100 жил болж байгаа. Нийт яг хугацаа сэргийн албанд алба хааж байгаа он жавуудтай баярын мэнд хүргэе. Төсөл түвшний 100 жилийн артиллерийн зэрэг үүсэн байгуулагдсны 100 жилийн тохиолдол тус ангийн бүрэлдэхүүн олон бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлж ажиллаа. Үүний дотор дээлт артиллерийн системийн ашиглалтыг боловсронгүй болгох, гал маневрын боломжийг дээшлүүлэх талаар эрдэмтэн мэрэгтэй төсөл хөтөлбөр хамтран боловсруулж амжилттай хэрэгжүүлж байна. Орчин цагийн зэвсэг түвшинд артиллерийн зэрэг үүсэн байгуулагчны 100 жилийн тохиолдуулан нийт артиллерийн дайчид, ахмадууд тус ангид алба хаасан нийт бэлтгэл үүрэгтэн одоо ажиллаж байгаа офицер ахлагч зэрэг дөрвж ажилчин албан хаагч та бүхэндээ түүхт ам баярын мэндийг өргөн дэвшүүлье. За энэхүү өнөөдөр манай ангийн цагаан урт үйл ажиллагаа үгээр өндөрлж байна. Дуулгастуудын эх орны төлөө нэвтрүүлгээр дамжуулан зэвсэг түвшний 120 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан та бүхэндээ баярлалаа. Алс баруун хязгаараас Дорнын уудам тал хүртэлх 2127 км замыг 46 хоногийн хугацаанд гүйж туулан амжилттай бариалж нэгэн өөрмөн замжилтыг тогтоосон зэвсэг түвшний 123 дугаар ангийн хөгжимчин ахлагч Даажимс өөртөө тавьсан зорилгоо биелүүлээд нутгийн зүг хөлгийн жалаа зааллаа. Түүнийг Улаанбаатар хотод ирэх үеэр Батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжинчтай болон тэдгээрийн хариа байгууллагын удирдлагууд баяр хүргэж талархал дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ. Мөн тэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд хандвийн аян болон хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ төрөлх сургуулаараа зочилсон юм а. Зэвсэг түвшний жанжин штабын дарга дэслэгч генерал Ганзөрөг зэвсэг түвшний 123 дугаар ангийн хөгжимчин ахлагч Даажимсыг хүлээн авч уулзсан гүйлтийн замаа амжилттай дуусгасанд баяр хүргэж эрд зэрэг хүний хувьд эрхэмдээд шагнал болох хүйтэн зэвсэг буюу сэлмээр шагналаа. Дашрамд сонирхуулахад Монгол улсын цэргийн сахилгын дүрмийн цэрэг албаагчийг сайшаах шагналын төрөл шагнах хэлбэрийн 11-2-ын 7-д зааснаар албандаа өндөр амжилт гаргасан цэргийн албаагчийг дурсгалын бичгтээ зэвсгээр шагнана гэж заасан байдаг нь цэргийн албаагчийн хувьд эрхэм хүндтэй бөгөөд нэр төртөө шагнал байдаг. Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалаар салбарын шагнал болох дайчин алдар медалаар шагнасныг гардуулан өглөө. Ахлагч Даажимсыг алс хол замыг туулж байх үеэр зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн түүнтэй эв саналаа нэгтгэн дэмжиж сэтгэлийн дэм болгон анги байгууллагадаа хандвийн аян өрнүүлэх зэргээр бүх талаар дэмжлэл тусалж байсан юм. Энэхүү хандвийн аяны хүрээнд цугласан мөнгийг хүлээлгэн өглөө. Сүүлийн үед олон улсын жишгт нийцсэн тансаг зэрэглэлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн олонний танил болоод байгаа 5 нүдэн брэндийг үүсгэн байгуулагчдын зүгээс ахлагч Даажимст өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс гарын бэлэг гардуулж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ. Батлан хамгаалах яамнаас ахлагч Даажимсын зэвсэг түвшин төдийгүй нийгэм залуу үед зөв үлгэр дүрээл үзүүлсэн хөдөлмөр хичээл зүтгэлийг нь үнэлэн 5 сая төгрөгөөр шагнасан бөгөөд тэрээр энэхүү шагналын мөнгөөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яралтай тусламжийн тасагт хөшөлтөрөгч дэмжигч өтгөрүүлэгч аппарат авч хандивллаа. Түүнчлэн Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мөн энэхүү аппаратыг хандивлахаар төлөвлөж байгаа гэлээ. Бидний ирээдүйн хойшгүй болсон мянган бяцхан үлсийн зүрх цохилж аз жаргал инээд баяслаар дүүрэн байхыг билэгдэн энэхүү үйл ажиллагааг санаачилсан гэдгээ онцолж байсан юм а. Одоогоор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр 400 хүүхэд хэвтэн эмчлүүлж хоногтоо 250-аас 300 хүүхдэд эмнэлгийн яралтай тусламж үзүүлдэг учраас хамгийн мэдрэмжтэй зөв шийдвэр бөгөөд тарих зүрхний эмгэгтэй биеийн байдал хүнд байгаа хүүхдүүдэд амин чухал шаардлагатай эмнэлгийн төхөөрөмж гэдгийг эмч нар онцолж байсан юм а. За ингээд ороод ирсэн хүүхэд болгон дээр бид бүхэн ирэмлэн ангилалт юмаа хийгээд захын цусны хүчил төрөгчийн хангамж буюу сатурас гэдэг зүйлийг үздэг. За энэ захын цусны хүчил төрөгчийн хангамж нь буурсан хүүхэд бүрд бид бүхэн одоо хүчил төрөгч төрүүлэгч ханы хүчил төрөгч гэх мэт хүчил төрөгчийг өгж бол дэмждэг байгаа. За тухайн хүүхдэд маш хурдан хүчил төрөгч эмчилгээг эхлүүлэх тусмаа цаашдын эмчилгээний үр дүн болоод
За тэгээд хүүхдэд тохиолдох эрсдлүүд, хүндрэлүүдээс бүгдэнгээс сэргийлж чаддаг. За хүчил төрөх чөтгөрүүлэгч аппарат нь одоо саяны та бүхний манай эмнэлэгт танилцуулж байгаа аппарат нь шууд залгаад хэрэглэх боломжтой. За зориултын бид нар усны уусамлаа хийгээд тогон залгаад ашигладаг өтгөрүүлэгч байгаа. За үүнээс гадна бас бусад тасгуудад авч очиод хэрэглээд явах даваа талтай байдаг. Энэ одоо олон хүүхэд одоо ковид гэж одоо энэ сар тахлаас болж одоо амьдж одоо бяцхан хүүхдүүд маань одоо эндэж байгаа учраас нэг ч гэсэн хүүхдийн амийг одоо аврахад гэр бүлийнхаа зүгээс одоо бяцхан хүүхдүүдтэй багж гисэн одоо сэтгэлийн дэмжлэг болъё гэж үүднээс одоо энэхүү аппаратыг авч өгч өгье гэж шийдэж өнөөдөр хүлээлгэж өгч байна. Монгол цэргийн музейн ахмад улны санаачлагаар ахлаглагч Даваажимдсын гүйлтгэх хугацаанд өмсөж хэрэглэж байсан төрийн далба, цүнх, цэргийн дүрмт хувцсыг музейн үзмэрт хадгалахаар түүх соёлын өвдөг бүрдхэн баримтжуулж музейн сан хомрогт хүлээн авсан тухай батламжийг Монгол цэргийн музейн дарга хурандаа Ганзөрөг гардууллаа. Мөн энэ үеэр Монгол хурандаа нийгэмлэгэн удирдах зөвлөлийн гишүүд түүний хүлээн авч баяр хүргэж дурсгалын зүйл өгсөн юм а. Монгол цэргийн түүх бол Монгол улсын түүх юм. Цэрэг хүний төсвөр хатуужил, эр зөрөг, тууштай зан чанарыг илтгэн харуулсан нэгэн сонирхолтой үзмрээр тус музейн сан хөмрөг баяжлаа. За музейн гол үүрэг маань аливаа зүйлийн, аливаа түүхийн одоо гэрч болсон үзмэр эд үлгийн зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, судлах ийм үүрэг зорилготой байгууллага байдаг. Энэ ч үүргийнхаа хүрээнд одоо болж байгаа энэ түүхэн үйл явдлын шинэ үеийн түүхийг музей бас баримтжуулж үлдэх үүрэгтэй. Үндэсний бодлон хамгаалахын их сургуулийн захирал бригадийн генерал Жаргалан болон сургуулийн удирдлагаас ахлаглагч Даваажимдсыг хүлээн авч төгсөгчдийнхөө нэр хүндийг өндөр төргөж яваад талархал дэвшүүлэн баяр хүргэлээ. Цэргийн үлээвэр хөгжимчин түүнийг цэргийн хөгжмийн удирдаач, соёл урлагийн ажилтан мэрэгжлэр элсэн суралцах урилга, дурсгалын зүйл гардууллаа. Даваажимдс өөрийн суралцсан төгссөн төрлөх цэргийн хөгжмийн сургуулаараа зочилж өнөөгийн үйл ажиллагаатай танилцж гүйлтийн үеэр ард талыг нь хариуцж явсан багийн гишүүдтэй төрлөх сургуулаа танилцууллаа. Зөвлөл социалист бүгд найрамдах холбоот улсын армийн генерал Блэ. Бэ хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг гэх. Орос дайчин сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад Монгол цэрэг сүүлийн сумаач дайсандан шигтгэхэд нэгийг албал солио, хоёрыг албал хожио гэдэг. Өгөхтэн заавал дээр авч өгнө гэдэг нь Монгол цэргийн цуснд байдаг шинж. Бүх сумаан буудаж дуусгачаад өчтөчнөө дайсны эсрэг Винтовон далаагаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү. Олон тооны дайсантай тулалдсаар ганцаар үлдэж сүүлчийн сум гарнатан өөр том бус дайсандан зориулаад үлдсэн ганц удаа далайн эцсийн тулаанд уухайлан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчин билээ. Алгын голын байлдаанд бүгд найрамдах Монгол ард улс, зөвлөлт холбоот улс, нөгөө талаас Япон, Манжго, дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер, 1000 гаруй танк, хоёрт машин, 800-аад нисэх онгоц оролцсон 101 томоохон тулаан болж нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 амь өрөвдөжээ. 1939 оны 9-р сарын 16-ны өдөр Москвагийн цагаар тэг 2 цагт, Улаанбаатарын цагаар өглөөний 7 цагт гал зогсож дайн дууссан байна. Монгол цэрэг, дэлхийн цэрэг. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийн шинэ дугаараар иргэн уулзлаа. Баяртай.